сарын хугацаанд төсвийн тухай хууль хэлэлцэж байгаатай холбоотойгоор айлын хүүхдүүдийн татвар төлөгчдийн мөнгийг өрийн таранхийг санаачлагуудыг ар араас нь хавлаа. За тэгээд сансарт гаргана л гин, үнэгүй кино үзүүлж гэгэрүүлнэ л гин. За энэ айлын хүүхдүүдэд ер нь Монголын татвар төлөгчид яг ямар өртөн бэ? За тэгэхээр эхлээд учрал гишүүний хиймэл дагуулын төслийн тухай ярилццгаая. Энэ төсөл нь болохоор газрын 4 станц байгуулад 16 зооноор Монгол улсыг тэр чигтний интернетээр хангах Чингис хаадгийн хиймэл дагуулыг хөөргөх ажил юм байна. Төслийн гүйцэтгэгчээр Францын төрийн өмчит компани ажиллах юм байна. Харин төсвийн санхүүжилтийн хувьд нийт 0.8 их найт төгрөг яригдж байгаа гэж боддоо. Энэ мөнгөнийх нь 15%-ийг нь Монгол улс төсвөөсөө гаргана. Харин үлдсэн 85%-ийг нь бид нэр хөнгөлөлттэй зээл авахар хилцээрийн шатанд явна. Гэхдээ хөнгөлөлттэй зээл гэдэг чинь хүртэл бид нар дараа нь төлнө л гэсэн үг. За харин нөгөө талд нь олон мэрэгчлэтнүүд энэ хиймэл дагуулын төсөл чинь ямар ч үр ашиггүй гэд яриад байна. Жишээлх юм бол энэ салбарын хуульчлалыг улсын хурлын гишүүн Анарын үгийг хамтдаа сонсцгоё. Энэ олон төрөлт хиймэл дагуул дэлхийд дээр хаач байхгүй. Тэгэхээр тийм байгаад дээр нь бол тодорхой нээлттэй мэдээлэл өргөхгүй бол дараад нь энэ маань хөр хэрэгжихгүй бол асуудал үүснэ. Тэгэхээр ямар хиймэл дагуул болохоор тийм хиймэл дагуул байгаад байгаа юм бэ? Өөр мэрэгчлэтнүүдээс үнэхээр л үндэснийхээ аюулгүй байдал санаа зовж байгаа бол нам орбитын хиймэл дагуулуудыг ашиглах, хөгжүүлэх, эсвэл бид нар 3 дахь интернетийн гарцыг бий болгох, за ядчил cyber security-гээ сайжруулах шаардлагатай гэдгийг хэлээд байгаа. Дараагийнх нь болохоор манай номин сайдын кино үзүүлэх ваучер. Бараг соёлын тавталгаа юм уу юу юм бэ? За манай номин сайд чичирсээр хагаад 2025 оны соёлын яамны төсөвтөө 18.3 тэрбум төгрөгийг өдөр үйлчилгээний эрхийн бичиг тараана гэж тусгасан нь одоо л яригцаар л байна. Түүний хэлж байгаагаар өсвөрийнхэнүүд асуудал их байна, амиа орлолт, хор зуршил гэв. Тэгээ үүнийг шийдвэрлэхийн тулд судалгаа авчээ. Энэ судалгаанд нь 19,500 хүүхэд оролцоод 94% нь кино үзэх ваучер бидэнд үнэхээр хэрэгтэй байна гэсэн тоо гарсан байна. Тэгээ энэ тоогоо цаашаа хаасаагүй тавчиг давтаад ярьсаар л байгаа. Өмнө нь айлын хүүхдүүдийн эрхлэл шоу зингээ байсан бол харин одоо Манусын төлсөн давтараар тэрбум их найдаар нь тоглохол чөвөрцөн байна шүү дээ. Бүр яг яамар ч юм бэ? Норог тайм байла.